Сайн мэцхан уу, Эрдэнэсийн эрэл багийн бэлтгэсэн Есүстэй хамт дахин эхлүүлээ 31 өдрийн подкастыг та сонсож байна. Өдөр бүр ердөө 2-3 минутыг их эзэнтэйгээ хамт өнгөрүүлэхэд бид энд тань туслах болно. Би та нарын хувьд юу төлөвлөж байгаагаа сайн мэднэ хэмээн мөнхийн эзэн хэлж байна. Тэр бол ёрын муу юм үзүүлэх төлөвлөгөө биш бөгөөд харин та нарын сайн сайхны төлөө та нарт ирээдүй болон итгэл найдвар өгөх төлөвлөгөө юм а. Ярма 29:11. Таны ирээдүй огт санамсаргүй юм биш ээ. Яагаад гэвэл мөнхийн зайл хэдийн сайн сайхны төлөвлөгөөг бэлтгэсэн байна. Яг одоогийн ойлгомжгүй байдал нь түүний төлөвлөгөөг цуслах шалтгаан огт биш ээ. Тийм учраас итгэл найдвараа түүнд өгөх нь хамгийн зөв сонголт юм. За ингээд ертөнцийн эзэнтэй ярив. Мөнхийн эзэн минь ээ, таны төлөвлөгөө хязгаарч санамсаргүй байдгүй. Өнөөдөр бидний амьдралд хамгийн сайн сайхныг өгдөгт баярлалаа. Ямар нэг асуудал бэрхшээл гарахад та бас тэндээс гарах арга замыг зааж өгдөгт баярлалаа. Бидний ирээдүй аль хэдийн таны гарт байгаад үнэхээр талархаж байна ертөнцийн эзэн минь. Энэ бүгдийг бид Есүсийн нэрээр гуйлаа. Амен.